Монгол туурхтан өвөг дээдс маань Төв Азийн уудам дэлгэр орноо оршин нутглаж, мал сүргэн адгуулан, хээр хэцээр зорчин, авш шуугаар оролдон, аян жин тээж амин зууж явахтаа хүмүүн төрлөختний амьдралын жам болсон ертөнцийн дөрвөн далай төрөх, өвдөх, өтлөх, өөдвөлхэн ёсыг туулж алив бүхнээ нар сар тэнгэрийн ододын байршил хөдөлгөөнөөр зохицуулж иржээ. Сав шим ертөнцийн тухай ардын мэдлэг нь хуримтлагдсаар чойр цанид дуун ухаан, шалгадаг ухаан, тэжээх ухаан, уралхуй ухааны нэгэн болох зурхайг бий болгожээ. Монголчууд 1027 оны гал туулай жилээс өөрийн арвчантай болж эдүгэ 17 жарны босгыг давлаа. Нарыг тойрон иргэдэг тэнгэрийн эрхсүүд Нарны аймгийг бүрэлдүүлдгийг зурхайчид тооцсон гаргасан нь орчин үеийн шинжлэх ухаанаар батлагдсан юм. Наранд хамгийн ойр гариг нь бод. Дараа нь үрийн цолмон үдшин ялан гэж бидний нэрлэдэг сугар гариг. Манай дэлхий өөрийн дагуу сарны хамт нарыг тойрдог 3 дахь гариг. Ангараг гариг 2 дагуултай. Авраг том бархасфуд гариг 16 дагуултай. Түүний цаана дэгжин цагирх бүслүүртэй үдсгэлэнтэй санчир оршин. Тэнгэрийн ван 15 дагуултай. Далай ван 1 дагуултай. Одоогоор мэдэгдэж байгаа хамгийн алсын гариг нь дэлхий ван. Тэр 9 гаригаас нар сар ангараг бод бархасвад сугар санчирыг их 7 гариг хэмээн нэрлсээр иржээ. Эртний зурхайчдад эр хоньны далны ясны үнс төрсөн модон самбар гол багч нь байлаа. Зурхайн самбарын тухай олон сонин домоггүй. Тоонд мэрэгэн нэгэн залуу нуурын хөвөнд байсан амтныг харавжээ. Тэр нь яст мэлхий байлаа. Харуулсан мэлхий дээш харж очихтон дөрвөн хөлдөн шороо атгаж амжижээ. Хий дүүрсэн гэдсэн түнхэлсэн амнаас нь уур савсаж байлаа гэн. Залуу биеийн нэвт сүлбсэн сумтай мэлхийн төрх байдлыг шинжээд гал ус хий төмөр шороо таван мах байдгийг бэлгшээсэн төмөр үзэгтэй зурхайн самбарыг зохиожээ. Зурхайн ухааныг эзэмдсэн хүн багш номын садангуудаа хүндлэн шүтэж олон шавийн дотроос зөвхөн өөрийн итгэлд хүнийг олж нууц номлолыг харамгүй зааж өвлүүлж заншжээ. Шави сонгох нь нарийн дэгж аягтай. Солигдсон барих бодрол бичиг сударт айлдсныг үзвэл энэрлгүй нэгэнд эрдэм зааваас ихэд дэлхий олны үйлсэд муу үйл шүглхэн ихэн болоо хэмээжээ. Муу сэтгэлийг огоорхон үүднээс багш нь шавийнхан сав төгөлдөр эсхийг шалгана. Шавийг ямар нэгэн сав суулгаар төлөөлүүлвэл сав нь хөмөрсөн байж үл болно. Өөрөөр хэлбэл түүнд орсон эрдэн тогтох ёстой. Нэг зүй сав нь ямагт өөдө харсан байж багшийн эрдмийг дэлгэр хүртэх учиртай. 3 дахь сав нь асар аригун байх шаардлагатай. Дотор нь орсон аригун юм ээдэж бохирдохгүй. Лачаавын дедуана уртасрон дадус чэчэдэлөө онжондос нагсын яанан дэс дүний намарын таваттатан дэс намадэ измэрс талаад тэрэн гинжтоо дамбат зэрэг дэжигс шийдэтэн дэрлэлата tokkалсан нэвэрэн дүнэс тавын ухаан бэлгийн 3 гимээс хагцаж бие хэл сэтгэлийн гимийг ариутхан мөргөл үйлдвэс 5 хор хэмээх шунал тачаал уурын мөнхөд тэнгийн сэтгэл хорон сэтгэл, омгийн сэтгэлээс ангижирч болдог байна. Монголчууд бие сэтгэлийн ари усгах олон арга засалтай байсны нэг нь ариун дагшин орныг зорж эргэл мөргөл хийдэг ёс юм. Бурхан шашинтны дээдлэн хүндэлдэг дагшин орн бол утай. Оршин орчхын жамыг дагдаг орчлон ертөнц дээр эрдний төмөний биеийг олж төрнө гэдэг
Өөд нь харуулсан тэвний үзүүр дээр юнгэр удаа алтан элсийг атга атгаар нь олон удаа асах гэдэг ганц ширхэг нь тогтхон үлдэхин адил ховор чухаг хойг дохиол гэж хуучны сударт айлдсныг энэ л дагшин газар дээдлэн дахиж орон орны ядарсан буурай мөргөлчдийн бие сэтгэлийг ариусгаж байна. Монголын их Юан улсын цэрэг 1276 онд өмнөд Сүн улсыг дайлах цагт Хувлай хаан одон зурхайчдыг цуглуулан цаг улирлын бичиг зохиологсны дээр олон эрдэм тэдийг томилон одод тэнгэрийг дурамд хориглыг байгуулжээ. Бээжин хотын төвд өнөөхөр хадгалагдж байгаа энэ хоёр давхарт самхаг Монгол зурхайчдаас хойч үедэн үлдээсэн түүхийн баримт мөн. дугаар зуун нь одон зурхайн их хөгжлийн үе байлаа. Өвөр Монголын нийслэл хөх хотод сүндэрлэж байдаг 5 оройт суврагын хэрмэн дотор чулуун дээр сийлсэн Монголын одод тэнгэрийн зураг шилэн хоргонд байна. Тэнгэрийн мандлын хойд туйлыг алтан гадас одоор авч хойд тагасын 700 гаруй өмнөд тагасын 600 ододыг багтаан урлжээ. Чулуун сэлбэрийн дардсыг сансрын нисгэгч гүраргчаа орлон нисгэгч ган зэрэг нар сансрын хотод авч явж тэмдэглэж зурсан одод руу тэнхээ төлгөөр зорчихыг бэлэгдэн анд нүктийнхэн хамт гарын үсэг зурж дурсгал үлдээжээ. Эдийн 360 хоногийг даасан бурхтыг номогдсон цагийн хүрдийг сайжруулагч дүйн хэрэг вантай хурал. Энэ хурлыг монголоор цагийн хүрдэн, цангардар калачкра гэдэг. Цагийн бэлгээр их болсон хамаг амьтдыг инг тунх байлгахын төлөө гандандчлан хийдэд энэхүү зурхайн хурлыг хурсаар байна. Орон дахны зурхайд Пүгва Лүндвэнотыг дагсан Пүнлэг ёс, Афганч намцгийг дагсан Сүрлэг ёс, Сүмб хам бишвэлжрийг дагсан Гэдэн Зийсэр ёс байлаа. 17 дугаар зуунаас Монгол зурхай Гэдэн Зийсэр ёсыг дагсан юм а. Айл холын зуунаас 60-61 дамжин идэвгээ ирсэн халахын алдартай зурхайчдын бүтээл ном судар хэмжиж баршгүй арбин билээ. Энэ сэдвээр судалгаа шинжилгээ хийж байгаа олон судлаачдын нэг нь тэр биш юм а. Манай багш Ганжелато Саннаймайд Бадангийн Лувсан Жамб гэж хүн байсан. Багш маань 15 дугаар жарны Шорон мэчин жил одоогийн Хинти аймаг хуучны Цэцэн хаан аймгийн Цэцэн хааны голох шунд ядууард Бадангийн хөвөлж төржээ. Багшийг мэдлэх үед уулна өөр айл өршлүүдээ гэж их эцэг нь ярьсан гэж байна. Тэгээ хүрээн дээрээс ах нар нэрээд яг Ёнон жант зэрэм гэж тэр үеийн зэрэмбэр төвөрг зурхаагийн зурулсан. Тэгээд тэр зурхаач энэ даван дараа ганцаараа авцрах хөөхт байна. Айл дүтгэе өргүүлээ гэсэн гэж. Тэгээ багш маань их эцэг хагаар дараа байж байгаа тэр Цэцэн хааны гол хүрээн дээр сууж ном үзсэн, ном их гавшгаа үзсэн, сайн үзсэн гэж байгаа. Тэрний хажуугаар зурхаад их сонирхолтой болсон. Тэгээд тэр хуучин төвөргийн зурж исэн зэрэмбийн шав болжээ. Тэгээд нутагтаа их сайн зурхаач болсон, зурхаа татсан сурж исэн. Тэгээд зурхаан дамжаа барина гэж одоо зурхаачдын эдмийн зэрэг хамгаалах үед нь цаг төрийн байдал өөр болоод тэгээ харуулад 30 хэдэн жил нэгтлэн хийсэн аймгийн их алдартай нэгтлэн байсан байгаа. Дараа нь математикийн хүрээлэн дээр хуучин Монгол зурхаагаас сэргээх зорилгоор зурхаан групп гэж байгуулагдсан. Тэд нэмтэм шиндэгээний туслах ажилтнаар ороод ихээхэн хэмжээний одоо ном зохиолуудыг өөрөө зохиосон. Тэгээд тэнд ажиллаж исэн залуу ажилтан биднэрт энэ зурхаа нарийн онс мэдлэг ухааныг зааж сургасан ийм аштай хүн юм а. Тэгээ миний багш 16 дугаар жарны усан гахаа жилийн 100-ны тэргүүн сарын 29-ний их дүүцэн өдөр 76 сүүлдэр зовлоод таал төгссөн юм а. Зурхаан чиглэлээр ном судар зохиосон хүмүүс монголчууд нэлээд олон хүн байдаг. Нэг утас дэш ном зохиосон хүн гэхдээ 10 гаруй байна. Эдгээр хүмүүс бол 18, 19 дугаар зууны үед голчил зохиосон байгаа. Ялангуяа сүүлийн үед энэ 16 дугаар жаран 17 дугаар жарны үед зурхаан чиглэлээр ном зохиосон хүн их цөөхөн байгаа. Ялангуяа манай багш шиг нэг бот болохоор ном зохиосон их цөө юм а. Багшийн зохиосон номнуудын эхнээс нь дурдах юм бол Юмтай дүүжин Саанамжийн Домбор жогсолж ирээмийн
сүржин гэж ном байна. Энэ бол одны хоног, нарны хоног, шиний хоногоор бариг эрхсийн хөдөөнийг тоосоолон бод харгыг Монгол нутгийн хуваар дээр хийсэн ийм том хэмжээний зохиол байна. Дараагийнх нь ном бол хан уулын жав хатан туулын дамлаа Төмбийн дүүсэрний ширэмэг гэдэг энэ бол хатан туулын хан уулын ар хатан туулын хөвөн дээр тохирсон жилийн 24 удирдлагыг тухайн жилийн 24 удирдлагыг энэ Улаанбаатарын газрын хуваар дээр ихэн тоосоолох чиглэлийн номыг зохиосон. Энэ номын дадар их сонирхолтой зохиосон багш маань манай дээжний хоноод тэгээд тэр үед намайг дэвтэр аваад тэр нэг шугам аваад тэр миний хөвгөө тэгээд 3-4 цаг суугаад шашин гаяар сууж байгаа миний шашин дээр тоосоол тэгээд энэ номоо зохиочихсан юм байгаамаа. Үүнээс гадна мөн Шорон өхрийг шинжих гэж нэг номыг шинжиж зохиосон багш. Энэ номон дотор бол тухайн жилийн байгаль цагуурын байдал, дэлхийн орнуудын байдал, хаад ноёдын байдал зэргийг гаргасан ийм бүтээл юм. Түүнээс гадна зүгээр ганцхан Монгол зурхаа гэхгүй ирээсээ энэ одон зурхаан чиглэлийн номуудыг сонирхож байсан багш. Ялангуяа одоо энэ шар зурхаа гэж яддаг хятад ёсны энэ шар зурхааныг номыг шинээр зохиосон юм. Махсана хонтын зээсэл жисэл баргма тавын зээшин донор гадан гэж нэртэй их ингээд энэ шар зурхаан ясыг тодруулсан залуусын баясгалангийн хорим гэж нэртэй ном. Энэ бол бас нэг нэлээд олон хуудас тэр хүндийг хэрхэн хурдан зохиохоо гэдэг чиглэлийн ном байна. Түүнээс гадна хамгийн их гайхамшигтай бүтээл нь миний бодлоор бол багшийн энэ ном байгаа. Дүнтайзын жинжидвийн зэсрүүрэнгийн литержимбийн Жанар Варгма Ирэмэг гэж нэртэй. Энэ бол төвүүд энтиг ирээсээ энэ одон зурхаа хэрэглэдэг газрын зурхаач нар одоохондоо хийгээгүй байгаа ном. Номын агуулга нь тухайн зурхаан тооцоо хийхэд нэг өдрийн тооцоодоо хийхэд 30-40 минут зурхаач зардаг. Тэгвэл багшийн энэ номны тусламжтайгаар өдрийн тооцоо хийчихсэн байвал маргаашийнх нь өдрийг өнөөдрийнхээс шууд гаргадаг. Ингээд шарзагын атгын дагуу байж байгаа 12 одны ордондор 12 хэсэг бол жилийнхаа хуваагаад тэр 12 хэсгийнхаа хувьд руу шууд урд өдрөөс нь хойд өдрийн хөдөлгөөнийг гаргадаг ийм гайхамшигтай ном юм аа. Эсний энэ олон жилдаа зохиогдсон бид нар гарав гэдэг судрын талаар ярих энэ жишээ болгоод тэгэхээр 633 бүлэгтэй 630-аад хуудастай энэ том хэмжээний номыг Төвдийн их мэрэгэн төвшмөл Дэсрэ Самзаа Жамс 1687 онд өөрийнхөө хамгийн дотны шавь Тунцэг Жамс гэдэг шавийнхаа игээд хангахын тулд зохиосон байна. Тэгэхээр үүний дараа Тунцэг Жамс мөн өөрийнхөө шавьд өхөн их мэтлэнгээр ийм олон жил дээр явсан энэ дараагийн хэлчээ гэж бодож байна. Энэ дотор манай том зурхаачдын алдар нэр ч гэсэн гарч ирж байгаа юм аа. Тэгэхээр Самзаа Жамсаас Тунцэг Жамсад өгсөн, Тунцэг Жамсаас Агван Чомбилд энэ номын жүдээ өгсөн байна, уламжлалыг өгсөн байна. Тэгээд эсрэг дүрлэгүүд усан даржаад өгч, усан даржаагаас Гэлэг Жамсанд өгсөн, Гэлэг Жамсангаас Тавхаа Жамсад өгсөн, Тавхаа Жамсаас Лүдүү Жамсад өгсөн, Лүдүү Жамсаас Сэржээ Дожид Ханчин Амдуу гівш Шиаруу Тавхаад өгсөн, Шиаруу Тавхаагаас Гинзэн Самбууд өгсөн, Гинзэн Самбуугаас Зурхаан их мэрэгэн дугур буюу Агван тусан дорж гэдэг хүнд өгсөн. Агван тусан доржийн дараа Жамин Одсорт өгч, Жамин Одсор Төвдөн Жамсан гэж шавьдаг, Төвдөн Жамсан Лувсан Жамсад өгсөн. Лувсан Жамсан миний багшийн одоо багш тэр төөргийн зурж өгсөн зурхаач Ёндан Жамс гэдэг зээрмбэд өгсөн байна. Ёндан Жамс зээрм байсан багшд энэ номын дүнг хайрлсан. Энэ дүнг багш аваад бидэнд багшилж явах үедээ 16 дугаар жарны усан нохоо жил 1982 оны зуны тэргуун сарын 15-ны их билэгтэй өдөр. Энэ билэгтэй өдөр нь бол бурхан багш одоо энэ 6 номыг шавнартаа зохиож хайрлсан гэдэг энэ өдөр надад хайрлсан юм аа. Тэгэхээр энэ аман уламжлал, бичгийн уламжлал гэдэг нь тэр шавьдаа хайрлна гэдэг нь ямар учиртай байна гэхээр энэ дотор байж байгаа хамгийн нарийн нандин юмыг чум энэ номыг яаж ашиглах вэ гэдэг төлхүүрийг хэлж өгдөг. Тэгэлгүй зөвхөн энэ ном байж байгаа юм бол уншаад хүн энэний утга учирыг олж авч чадахгүй юм л та. Жишээлх юм бол сум эрдэм саранг нүдээр орчуул гэж энэ ном дотор байж байна. Тэгэхээр тэр юу гэсэн үг вэ гэхээр 135-ыг үржүүлэх нь 2-оо гэсэн үг. Ингэж төлхүүрийн тайлж ихийг хэлж байгаа юм. Ийм уламжлалаар барьсан ухаан юм л та зурхаа. Уулын хэмээх Жамцоогийн шавиныг Таштам Төв аймгийн бүрэн сумын харьяат 1975-аас 2001 оны цаг тооны бичгийг зохиожээ. Сэжэр бодох авьяастай толгойдон тооны машинтай хүнгэж алдарсан нэгэн. Таштам бугай 1980 оны хаврын өнгө зургийг гаргаж суутал
Бүхэд 5 гаригийн когцоо давхцажээ. Өвгөн хотворч холбогдох байгууллага мэдээлэлтэй дарганарт энэ хаврыг хахир хавар болох нэ. Зүүн аймагуудын мал хүн хэцүүдэх шинжтэй гэж хэлхэл болсон аж. Түүний үгийг хинч тоосно. Гэтэл тэр хаврын төрх энэ. 4-р сарын 17-ноос эхэлсэн хэдэн өдрийн засан шуурга олон мал хүнийг ертөнцөөс авч явсан. Хинти дорнод Сүбаатарын Таштамбугайн Эрдэм ухаан Монгол зурхайн ач тус хүртээг байна. Зурхайч нарын амьдрал хувь заяа тэнгэрийн удад чиген өөр өнгөрөлтэй аж буй. Отгон тэнгэр байтурт дайны хүү дамжин сүрэн эдэр залуудан их таван ухаанд суралцаж 34 насндан доор 35 насндан Агарамбад сорж цол мяндаг хүртжээ. 1960-аас 1962 онд Монгол улсын их сургууль өргөдөн ирж математикийн багш нарт зурхайн ухаан зааж байжээ. Зурхайн судлагч Батжаргал, Зуухай, Нинж Батгар, Тэрвиш нар Дамдын сүрэн бол манай оронд саяхан болтол амьдарч байсан шилдэг зурхайчдын төлөөлөгч мөн гэж үнэлсэн юм. Миний хатамаа Дамдын сүрэн хан тайшруулын хушууч байсан нутгийн ард баржийн 3 дугаар хүү болон 15 дугаар жирны усан баржил төрсөн гэдэг харваг наснаасаа бурхны номын мөрийг хөөж ялангуяа зурхайн эрдэмд гарамгаа суралцаж 60 гаруй жил нутгийн ард түмэнд тусуулж байснаас нутгийн ард түмний зүрх сэтгэлд хоногшин үлдэж юм а. Ийм ч учраас одоо өвөөгийнхээ хэрэглэж байсан бурхан дахиад одоо ном судар зурхайн хэрэглүүдийг гэрийн үзмөр болгоод байгаа юм а. Дамжин сүрэн 1938 онд дээд толгой лам нарын тоонд орж дотоод яамныханд баримтлагдсан хороогдох шийтгэл авчээ. Тэр амьдын зурхайд мэрэгжсэний хүчин өөрийнхөө төөргийг зурж хар гэрээс орохжээ. Докторгүйд орчигч одон гариг орчлонгийн амьтанд сайн муу үзүүлмүй. Огоорч авахыг мэдүүлэхийн тулд үрийн зурхай гаргаваа бий гэж хар зурхайг бичлэн шүлэглэж дуулсан Ламингийн анхны хамбо Лувсан дансан жансангийн эдэшид Дамдын сүрэнтэнд оршсон байж болох юм. Зурхай хөгжсөн цагаас эхлэн Монгол амжиргааны соёлд үйлчилж ирсэн баримт олон бий. Түүний нэг нь төрсөн хүүхдийнхээ төөрг гарсан өдрийн гаргийг үзүүлж нэр салдаг ёс. Таны өргөн сайн байна уу? сайн байна уу? Үүдэрсөө нэр хайрлаа уу? За. За, хэзээ төрөө? 7 сарын 1-нд. 7 сарын 1 гинэ. За, сайхан өдөр төрж идэх хаа. За. Даваагаар юм байна. Усан мэчин өдөр байна. Өвчөртэй өдөр юм. За, энэ өвчөр гэдэг бол их сайхан сард бол 1-2 дайралтдаг. Тийм чухал өдөр төрж идэх сайнгүй юм даа чинь. За, тэгээд Таштава гэдэг нэргүйа. За. Таштава гэдэг нэр нь монголоор үлзийт саран гэсэн тайлбартай. Таш нь үлзий, даваа нь сар. Хүнийг мөнгөд дагаж явдаг зүйл нь нэр алдар. Нэрэн хамгаалж, нэрэн хайрлахыг монголчууд ихэд эрхмэлдэг бөгөөд нэр усыг дутуу хэлэх, хүний нэр алдрыг гутан хожиг өх зэргийг гойд цээрэлдэг уламжлалтай. Тавуулан 9 цэн байна. 아리비로 장아림보
소반집사세의 영화도 나의 기왕 모양은 저기지 tuksetan bajang arinci darun tinyor da yesurut sobanjab sate yang atuza tanding gigambe varawa Оронд ихний зурхай нь Европын зурхайгаас ялгагдах онцлогтой. Энэ нь алив зүйлийг тооцож онцлохоос гадна хүний сэтгэлийн ертөнцөдтэй харьцсан засал хийдэг чанар юм. Гавж давагдорж бай зурдагч бас сүнс сүлд дуудадаг жүдтэн. 무슨 혼조자 바wen사와 윤통와트가 산재지 샤우리 밑삼든 라이베 사마사 사반주사 대지영화이토다 담바제티 예원지르첸들 인생의 мэдэн 샤우리 무슨든 산재 Буддын шашин тунгууд сүнсийг итгэсээр ирсэн. 14 дугаар Далай лам нэгэн ярилцлаганда сүнс байхгүй гэдгийг өнөөгийн шинжлэх ухаан 100% нотлох юм бол миний бие шашин шүтлэгэн орхиход бэлэн гэж айлдсан бэ. Монголчуудын ам ярианд хүүхдийг битээ айл. Сүнс нь хальчихна гэдэг нь хоосон ч үг бус, хортооч үйл бус юм аа. Хүмүүний орчилд бие хэл сэтгэл сүнс нэгэн дор орсоор ажгүй. 부팅되면 희비지와 자초도 마잠제에서 됐나 세력준 나올 긴지에서 6단 5번 팀ben 6 팀거든요. Эр хүний хэмэр бүсэндээ байдаг гэдэг. Тэгээд чи сүнс дуутахад биеийн төлөөлүүлж бүсийн дэнсэлдгийн учир энэ буюу. Бүсийн хамаа ус тавьдаггүй, хажгээдгүй, амарч тухлагтаа бат хүхийг бэлдэгдэн очир зангидэн дээд газар тавьдаг сайхан заншил уламжлалтай иржээ. Зурхайн цол бол зээрм. Энэ цолыг хүртсэн хүн бол Булган аймгийн Сэлэн сумын харьяат дуурж явтай юм. 7 наснаас нь Дайчивангийн хүрээний лэгшэд донгойлон хийдийн очирвот хэмээх зөгчин дугунд хурж суужээ. Энэ хайдын Булганы хөрөөгд тэр зурхаан дасан гэж байсан да. Тэнд ном үзэж, зурхаан ном үзэж ингэж байж байгаа. Бид тэр гараа өгдөг номыг шүүлгээд. Тэнийг санагдах тэгээд 5-6 жил болоод дахиад зээрмийн цол хамгаалсан хөө. Тэгээд одоо ингэж явж байгаа юм да тэгээд. Шарморон дороод одоо үржигтэй болоод тэгээд. Одоо тэгээд юм байж байгаа. 1938 онд баригдан Дандангийн Даш Чоймбол хийдийн доторх бурхан шүтээнийг Шанаандан гарбуу тулгуулан байж нураачээ. Нүгэл үйлдэлээ гэж өөрийг нь хороохын өмнө номын багштан бараалхаж учир явдлан өгүүлвэл үхэж нэгэн сэтгэл амравч нүглийг өгүүлэгч хожим ховор амиан авчгаар гэж нүндэн болгожээ. Өнөөдөр Даш Чоймбол хийдээс ганц байгаа нь зээрмэт цолтноос ганцхан дуурж угаа үлджээ. Цаг цагаараа захилдаг хөрөн байдгүй гэдэг. Зээрмэтэн Дайчивангийн хүрээний диваачин эсрэгэхэд хүчин хавсарч нутгийн сүсгтэн олны саналаар тус хийдийн хамбламаар залгдан буян чуулган хурааж суунаа. Битрээр уушуулгч хат тэгээд хэдэн жил хэрэтээ бол дамжаагаа ирсэн. 6-7 жил болоод өгдөг юм дээ. Одоо энэ зурхайч одоо бүр хатгаач цайтай санагдах юм. Бидний үе бол одоо бидний хэрэг юмнууд чинь энэ зурхайг чинь ер нь бүр эхэлж юуч мэдсэн байгаагүй байсан шүү дээ. Тэгээ одоо ер нь хүүхэн чагунцгүй л одоо зурхай суудал модл мен гизэнг миний мэг гол засаад өгөөч гэж явах шиг дээ. Энд ч одоо яаж байгаа нь нэвтэн. Их нянга манг юм сум бишүүлүү дээ. Зурхаан шиг нууц эмээм аяарч. Их нууц үеиг ном юм шүү дээ. Нууц гэдэг нь мөн өдөр юу гэж байгаа юм хэлээрээ хамаагүй дэлгэрүүлээд болж болдог. Нэг ном үзчихээд одоо энэ юм гэсэн юм аа гэчихэд байж болохгүй.
тэрний чинь юмтай холд нийлүүлж үзэж дахиад сайн муу юм гарна бас тэр хоёрын хооронд хашуул ингэж мэддэг юм байна. Тэгэхээр бид нар гаруйг сайн үзэх хэрэгтэй. Тэгэл тэр олон номнууд зээлдээ тэр бүгдийг сайн үзэж мэдэж байж тэгээд ингэж ярины ухаас нь хамаагүй ингэж болохгүй юм байна. Зурхайн ёс өнөө үед сэргэж зурхайчдын холбоо байгуулагдаж их хурлаан төмөр хонин жилийн хаврын тэргүүн Марс сарын 23-ны бэлэгт сайн өдрхийлээ. Тус холбоо ардын бэлэг авьяастан удам тасраагүй байгаа өвөг зурхайчдын баялаг дуршлагыг уламжлан авахд гол анхаарлаа чиглүүлэхийг мэдгдлээ. Их хурлаас Монголын зурхайн холбооны тэргүүн төшмөл тарбилэн хийдэн хамбаламар пүрвсүр дэдэд төшмөлээр баасан жав зуухай хянан шалах товчооны дараагаар очирч унарыг санал нэгтээ баталлаа. Тус холбоо олон орны зурхайчдын холбоотой үйл ажиллагааг хослуулахыг чухалчилдаг нэгэн эрх бүхий байгуулга болон тогтнолоо. Ихэнч Бямбжун тус холбооны гишүүн сэргэх нэг жил хагасын дотор Монгол зурхаа хөгжүүлэх талаар нэлээд амжилт оллоо. Жишээ нь зөвхөн Улаанбаатар хотод ихэд зурхаан холбогдлолтой 20 гаруй ном тохимол, зурхаатай дам холбоотой мэрэг төлгийн 10-аад ном тохимол хэвлэгдэн гарч төвийн 20-д хэвлэлд 100 орчим өгүүлэл нийтлэл хэвлэгдлээ. Гэвч энэ сайнны хажуугаар сар юм их байна. Жишээлбэл зурхааг хувийн эрх ашигт орлогын их усүр болгохоор ашиглах, зурхаан холбооны нэр барих, мэдэхгүй ээж мэдэм хийрэх, тэрч бүхэл уламжлалт ном сударт төшөглөлгүйгээр буруу зөрүү зүйл хэвлж нийтлэх зэрэг дутагдлууд байна. Иймд нарийн учрыг сайн мэдэхгүй бол дээрх зүйлийг шууд авч хэрэглэж болохгүй юм гэдэг нь ойлгомжтой байхаа. Цаашдаа бидний монголчуудын зайлшгүй бодохоос байхгүй бүр мөрдөж явах зүйл бол цаг хугацааны асуудал. Зурхаан бүх ойлголтууд нарсаар од гарыг цаг хугацааны давтамжаар илэрхийлэгддэг. Гэтэл бидэнд үнэн цаг бол байгалийн цаг байх ёстой. Төрсөн өдрийн төөрөг үзэх алтан хайрцаг нээх зэрэгт байгалийн цагаар үздэг. Гэтэл бид цагаа 4 сарын 1-ээс 10 сарын 1 хүртэл 1 цагаар урагшлуулад байгаа нь өдөр хоног шилжих завсар төрсөн нас орсон хүн шинжээгээ буруу нээлгэнэ гэсэн үг. Ийм цаашдаа байгалийнхаа цагаар л ажил үйлээ явуулж байх нь чухал байна гэж боддог. Улс орны хитэн явдал цаг үлрэлийг тооцсон гаргаж түүнийг шашны тэргүүн хамт болон төрийн тэргүүнд өргөн барьдаг нь зурхай хөгжсөн соёлтой орны зурхайчдын ёсон билээ. Энэ хавар зурхайч галсан гарвчаа шав гончиг сүрэнгийн хамт хонин жилийн шорон хүрийн шинжийг зурж хамблам дамжин сүрэнтэнд барьсан юм. Садан тагцал гэж ийм зураг гардаг ёстой юм байна зурхай ёсонд. Тэгэхээр сая мэдэхгүй улсуудаа садан тагцал гэхлээр чинь хонин жил гэхлээр садан тагцал гэж одоо юу гэсэн өхрээр жишээлж гаргадаг чи мэдэхгүй хонин жил гарч байхад хүр яриад байдаг нь юу юм гэж бодож байна. Өөрөөр хэлбэл хүний идэрмэг байгаа нь цаг талбун. Украин толгойд цагаан нь жилийн ихэн адагт ингэр газраар хуртай. Дөрвөн шир улаан нь улирлан эцэст гандуу. Сүүлэн сэрвэнд налсан нь намгар амгалангийн шинжийг заажээ. Олон зууны дэвтэгээс уламжлагдсан ирсэн Монгол зурхайн ухаан ирээдүйг зураглан өтгсийг үдэж ялхсыг угтан номлолонд бадарн дэлгэрч байна. Сайн буян нь улам дэлгэрдэг байна.